Уурга бол амьд биеийн оршин тогтнох нөхцөл гэж хэлсэн байдаг. Уурга бол хүний бие организмд нэг хэдэн маш чухал, маш сонин үүрэг гүйцэтгэдэг л да. Өөрөөр бидний ярьж байгаа, бидний харж байгаа, бидний сэтгэж байгаа, бидний хөдөлж байгаа юу ч байдیں۔ Энэ бүхний цаад нарийн хөдөлгөж хүч, энэ бүхний гүйцэлдүүлдэг зүйл нь бол бараг уурга гэж ойлгож болно. Тэгэхээр за түрүүчийн одоо уурга хэдэн үүрэг гүйцэтгэдэг гэдгээ би ишээ цааш нэлгэрүүлье. Уурга бол бүтцийн үүрэг гүйцэтгэдэг хүний биед. Бүтц. Жишээл бидний бие яс, булчин, одоо яг тодорхой бодиттой харагдах хамгийн том юм нь энэ хоёр бүтц байна. Тэгвэл ясны дотор ясны одоо хамгийн гол элементүүдийн булчингийн хамгийн гол элементүүдийн уургууд бүрдүүлж яадаг. Зөвхөн уурга биш шүү дээ. Өөр юмнууд байгаа. Тэгвэл тэр дотор уургийн эзлэх хөв бол маш өндөр байд юм аа. Бид яагаад ийм одоо хүчтэй, чадaltaй булчинлаг байна вэ гэхээр зэрэг тэр дотор байгаа агуулгадж байгаа уургууд маань өндөр их хэмжээтэй одоо зохих хэмжээтэйгээ байна л гэсэн үг. Магадгүй уурга дутагдахаар зэрэг л одоо булчин сулраал байхгүй болоод та бүхэн санаж байгаа бах. Африкийн орнууд энтгэхт одоо жинкнээс өнөөгөө тижээлийн дутагдалд орсон бага насны хүүхдүүд, эмэгтэйчүүдийн аимшигын зурагнууд явж яадаг шүү дээ. Тэр зураг ерөөсө булчин байхгүй, арга яс харагдаж яадаг тийм ээ. Тэр юу вэ гэхээр зэрэг тэр бол үнэхээр тэр булчин бүрдүүлдэг уургууд байхгүй байна гэсэн үг. Нэгдүгээр. Хоёрдугаар уургууд бол дахиад хүний биед явж байгаа бид хэрэгцээгүй зүйлүүдийг зайлуулдаг, бие зайлуулдаг. Жишээл элэг бол хүний гол цэвэрлэгч гэж ярьдаг. Тэр элгэн дээр цэвэрлэх үүргийг хэн гүйцэтгэдэг гэхээр зэрэг альбумин гэдэг уурга гүйцэтгэдэг. Альбумин бол одоо хотын гудамд явж байгаа таксинууд гэж ойлгож болно. Жишээлбэл хүн хоол хүнс идэхээр зэрэг за вокзалдаар хэдэн мянган хүн ирээд буулаа гэж ойлгож болох юм. Тэр хүмүүс одоо ингээд бүгд ингээд хотын гудмаар тараад тэнд явж байна. Тэр сайн ч юм байгаа, муу ч юмч байгаа. За шөнө 12 цаг боллоо. Хот 50 амрах хэрэгтэй. Нөгөө одоо тарж бууж ирсэн хэдэн мянган хүнийг гэр герт наваашгч байд юм уу? Энэ тэнд одоо хонох унтах газар наваачих. Өхийн тулд тэд нар бүгдээрээ таксинд суух хэрэгтэй. Жишээлбэл. Тэгвэл тэр таксиных нь үүдийг альбумин гэдэг уурга гүйцэтгээд нэг нэгээр нь аваад тавирлаад ингээд зайлуулаад биеэс зайлуулцдаг. Ийм чухал үүрэг гүйцэтгэдэг. Дараа нь уургийн нэг гол үүрэг нь бол тижээлийн үүрэг. Тижээл болж байдаг. Өөрөөр хүний биед бодисын солилцоо гэж зүйл явагддаг. Бодисын солилцоонд ордог хэдэн чухал одоо бодисууд байгаа. Тэр нь уурга, нүүрс ус, өөх тос гэх мэт. Тэгвэл уурга бол хамгийн чухал тижээлийн бодис болдог. Уурга дутагдсанараа эрүүл мэндэд сарнина. Уурга дутагдсанараа хүний хөдөлгөөн, тэгээд одоо бие ялдрын хөгжил тэмдэг бүгд зогсох юм нөхцөлтэй юм аа.